Зэмэцгэн үү? Коуч Охогийн дараагийн подкастэд давтан морилно уу. Өнөөдөр амар минь байцгаана уу? Өнөөдөр ямар байна? Амьдрал чинь ямар байсан бэ? Өнөөдөр энэ өдрийг харангууд гоё байсан уу? Муухай байсан уу? Яагаа гоё байсан? Амар минь байсан уу? Яагаа муухай байсан бэ? Нэг бодоод үзээрэй. Миний хувьд өнөөдөр айгүй гоё эхэлж байна. Яа гэвэл би ер нь нэг ойлгож авсан хэдэн зүйлийн нэг нь юу вэ гэхээр би ер нь нэг аятайхан өдөр тийм ээ. Альва нэг өдрийг нэг ингээ өөртөө нэг аятайхан мэдрэмж авахын тулд би нэг цөөхөн хэдэн зүйлийг хийчих юм бол ер нь гоё эерэг өдөр болчихдог, сэтгэл ханамж авчдаг, юм амжуулсан мэдрэмж авдаг. Тэгээд тийм болохоор тайван байж чаддаг гэдгийг ойлгоцсон ба. Тэрний нэг нь би өдөрт нэг заавал нэг шин юм сурах хэрэгтэй. Тэр нь видеоноос байж болно, аудионоос байж болно, бит, ном уншиж болно, хүнээс юм суралцаж болно. Гэхдээ ямар ч байсан өдөрт би нэг шин юм сурах юм бол надад аюугай мэдрэмж өгдөг ойлгосон. Тэгэхээр өнөөдөр би тэрийг хийж чадсан өглөө эртсэрээд өнөөдөр би одоо яг уншиж байгаа Change Your Brain, Change Your Grades гэдэг нэртэй доктор Амины бичсэн гоё ном байгаа. Энэ хүний тухай би олон харж байсан. Тэгтээ ерөөсөө надад нэг л бууж өгөхгүй байж байгаа нэг өдөр нэг ярианаас нь өөрийнх нь бичсэн номнуудын тухай сонсоо олон ном бичсэн мэлээ. Тэгээ энэ номыг уншсан. Тэгээ тэнцэнс гоё юм сурч авсан. За хоёр дахь өнөөдөр миний бас нэг хийж чадсан зүйл нь тэгээ намайг бас ингэж гоё мэдрэмж өгч байгаа зүйл нь би өглөө эрт нэг Таиланд коуч байдаг. Надтай би өмнө олон жилийн өмнө бид хоёр уулздаг байсан. Бид хоёр өнөөдөр ашгүй баг 3 жилийн дараа дахиж уулзсан. Тэгээд энэ коуч үнтэй суугаад коучуудынхаа бид нэр ажлынхаа мэрэгжлийнхаа тухай ярилцаад тэгээ ер нь одоо ойлголтынхаа тухай яриад хувь хүнийхээ хувьд бид хоёр бас яаж хөгжиж байгаагаа хооронд нь яриад санал бодлого хуваалцах айгу гоё байлаа. Тэгээ мэдээч хэрэг иймэрхүү хүмүүс ч уулзахаараа бид нэр айгу тодорхой зүйлтэй уулзж яадаг. Тэгэхээр бид нэг зөвшөөрөлдсөн зүйл нь би одоо манай үний үүсгэн байгуулсан энэ хөдөлгөөнийг би бас ингээм хамтрагчаар авч явахаар болж байгаа. Таиланд дахь үүсгэн байгуулагчдыг дэмждэг Better Founders гэдэг группийг цуг удирдах авч явахаар боллоо. Гэх мэтээр ингээд гоё гоё зүйлүүд хийсэн болохоор өнөөдөр аятайхан гоё өдөр боллоо. Тэгвэл таны яг миний энийг ингээд хуваалцсны зорилго нь болохоор таны хувьд яг ер нь ямар ч өдрийг бүтээмжтэй, аятайхан, тогтвортой, амар минь болгодог зүйлүүд нь юу вэ гэдгийг бодож үзээч гэж хэлмээр байна. Тэгээд хэрвээ бид нар санаа тавиар тэр зүйлийг өдрийн турш цацаж өдөр болгоныгоо тийм болгочвол ямар гоё вэ? Би ерөөсөө тэгэх гэж хичээдэг хүн. Тэгээ энэ өглөөний 1 цаг дотор юм сурах гэдгийг бол би бүр яаж хийж байгаа дотор нь багтаадаг байна. Миний дараачийн тэр өдрөө хийдэг зүйл нь бол байнга хийдэг зүйл. Гэхдээ байнга бас бүр заавал санаачлагтай хийх гэж нэг оролдог зүйл нь эрүүл мэндэд хөрөнгө оруулах тийм ээ. Тэгэхээр одоо би өдөр 2 цагаас саун хөт уусныхаа протоколыг явж хийх гэж байна. Тэгээд алимдуулаад Америкт гээд нэг хамтрагчтайгаа бас бид төр уулзаж сууж байгаа. За тэгээд өнөөдрийн би энэ подкастаараа яриа гэсэн сэдв нь алдаа mistakes тийм ээ. Бид нэр алдаанаас суралцах тухай ярилцмаар байна. Аюу том сэдв, аюу сонирхолтой сэдв. Тэгээ шууд ороход энэ. Би дөнгөж сая Instagram дээр нэг тавьсан ишлэл нь юу байсан бэ гэхээр хүн гэдэг амьтанд 3 харамсалтай үнэн байна гэж ярьсан байгаа. Тэгээ энэ өнөөдрийн сэдвтэй холбоотой. Эхнийх нь бид нар ихэнх тохиолдолд өөрсдийнхөө л алдаанаас суралцдаг буюу хүмүүсийн алдаанаас ерөөсөө бусдын алдаанаас ерөөсөө суралцдаггүй. Ихэнх хүмүүс шүү. Ихэнх хүмүүс би ч гэсэн адилхан. Ихэнх тохиолдолд ихэнх хүмүүс өөрийнхөө алдаанаас сурдаг болохоос бусдын алдаанаас сурдаггүй. Энэ харамсалтай үнэн. Яагаад вэ гэвэл бид нэр стартапын ертөнцид коучны хувьд гэсэн бид нэр яавал зүгээр юм гэхлээр хүн гэдэг амьтан чинь хийсвэр зүйлийг төсөөлөх чадвартай. Тэгээ тэр төсөөллөөсөө юм ойлгож авах чадвартай юм. Тусгай юм тарих гэдэг тусгай компьютертэй. Тэгсэн мөртлөө бид нэр тэр компьютероо зөв ашиглаж чадахгүй байгаа тань гэсэн. Юу гэсэн үг гэхлээр бид нар хөндлөний алдааг харчаад тэрийг ойлгочоод ухаарчихсан мөртлөө бид нар тэрийг давтаад байдаг. Тэр алдааг өөрсдөө гаргаад байдаг. Яагаад чи ихэнх хүмүүс ихэнх тохиолдолд бусдын алдаанаас ерөөсөө суралцдаггүй, сүрхий уншдаг, судалдаг, хардаг, ойлгодог. Тэгэлстэй вау ингэж болдгүй юм биш үү? Ингэж л болдгүй юм шиг гэд яриа энэ төр өрнүүлдэг, ухаарад байгаа юм шиг байдаг. Мөртлөө яг бодит байдал нь та ч адилхан, би ч адилхан бид нар зөвхөн өөрийнхөө алдаанаас суралцдаг юм байна. Аюу харамсалтай үнэ.
нөгөө стартап ертөнцид бидний хэлдэг зүйл чинь хизээч битгий өөрийнхөө зардлаар сургамжийг аваач гэж хэлдэг юм. Өөрөөр хэлбэл өөр дээрээ биш бусдын алдаанаас суралцахыг хичээ. Тэр нь хамгийн зөв аргаан амьдралд замд авчлагад хурдтайгаар өрсөлдөнд хүрэхэд зорилгоо биелүүлэхэд гэж ярьдаг. Тэрний эсрэг нь бид нар харамсалтай. За хоёрт харамсалтай үнэн нь байна. Бид нар харамсалтай нь бас тэр алдаагаа нэг удаа гаргадаг. Олон удаа өөрсдөө тэр алдаа гаргасны дараа л тэр алдаанаас суралцдаг юм байна гэж. Бас харамсалтай үнэн. Маш их үрэлт явагдаж байна. Галзууралт гэдэг одоо нөгөө Айнштайны тодорхойлт явуулж байгаа бид нар яг адилхан юм хийгээл өөр үрдэн хүсэж байгаа юм шиг ингээл. Тэгээ энэ харамсалтай энэ хоёр дахь үнэн бүрст амьдрал үнэхээр харахад хэцүү, үзэхэд хэцүү нэг зүйл нь юу вэ гэхээр би эргэн тойрны хүмүүсийг гэр бүлийнхнийгаа найз нөхдөд хамтрагч нараа анзаарангууд яг адилхан алдаагаа л дахин гаргаад идэг. Тэгтээ ингээд асуунгууд би энэ удаа ондоогоор хийж байгаа гэж яриад байдаг. Тэг яг нарийн харангууд яг л нөгөө адилхан юм аа л хийдэг. Төлөвлөгөө нь байхгүй байдаг. Урьдчилан сэргийлж бодох ёстой юмнуудаа бодоогүй байдаг. Тэгээ тэр үедээ ядарсан болохоор тэгдгүүгээ мэддэг болохоор энергээ цэнгэлэх гэж оролдохгүй. Яг л ядарсан байдлаар яг л хуучин байдлаараа юу урьдчилсан бэлтгэлээ хангана хийж байгаа байдал нь адилхан алдаагаанаас сурж байгаа байдал нь адилхан. Яг л ичлийн юм аа хийгээл давтаад тэгээд гайхаад байдаг. Энийг харахад надад маш их хүнд санагддаг. Яагаад гэвэл надад хүүе чи бол энэ удаа л алдаанаас өмнөх алдаанаас сурсан сургамжаа ингээд хэрэгжүүлэл эхэлчих юм бол чи энэ алдааг асаад тэгээд чинь аягүй ингээ өөрөө өсөх боломжтой юм байна штэ гэдэг надад хөндлөнгөөс харагддаг болохоор тэрийг хараад суух аягүй хэцүү байдаг гэж. За тэгэхээр гуравт харамсалтай үнэн нь энэ байна. Бид нэр алдааг шинээр сурсан алдаанаас сургамжаа аваад шинээр өөрөөр тэр алдааг болиулахын тулд бид нар юмыг өөрөөр хийх хэрэгтэй. Бид нар шинээр хандах хэрэгтэй. Шинээр гэдэг үгийн ардтал заавал цоошин мундаг агуу давуу талтай гэсэн юм анзаарахдаггүй шүү дээ. Зүгээр л ондоол арга мэдэгдэн шүү дээ. Хийгдсэний дараа л үнэхээр агуу юм уу, үнэхээр мундаг юм уу гэдг нь харагддаг ба. Эхэндээ бол зүгээр л нэг оролдлого юм шиг л харагдана өөрөөр. Гэтэл юмыг өөрөөр хийх, ондоогоор хийх гээд ингээд дайран гингууд хүмүүс ихэнх нь эгогоороо бид нар тэр юмыг ондоогоор хийх гэдэг тэр оролдлогын бүр хаалтыг шууд эхлээл эгогоороо тавьчихдаг. Яагаад гэвэл эго гэдэг зүйл чинь бид нарыг алтгаас л хамгаалж байгаа нэг юм маск байгаад байгаа. Тэр маск маань яадаг ихлээр мэддэг юм а л хийх гэж оролдоно. Яагаад гэвэл шинэ юм хийнэ гэдэг бол тэр эгогийн хувьд эрсдэлтэй санагдаж байгаа болох. Тэгээд тэгэхээр гуравт харамсалтай үнэн нь байна. Бид нар алдаанаасаа суралцаа имийг засъя гэхэд ондоор сэтгэхтэй өөрөөр байх хэрэгтэй, нээлттэй хандах хэрэгтэй. Тэрний эсрэг нь эго гэдэг зүйл байдаг. Тэгэхээр хэрвээ та эгогоо менежл сураагүй бол алдаанаасаа бас суралцахад айгүй хэцүү. Шинийг имийг өөрөөр хандахад айгүй хэцүү болж байгаа. Тэгэхээр ийм нэг алдааны тухай 3 үнэм бид нар дотор байдаг. За тэгээ энийг хуваалцсанараа би сануулах гэдэг, ойлгуулах гэдэг. Тэгээ бид нар яах ёстой юм гэвэл тэгвэл одоо хэдүүлээ гэсний дараачийн хэдэн бодлоор ордог. Нэгт нь бид нар алдааг амжилтанд хүрээ л гэж байгаа бол юмыг ахиулъя л гэж байгаа бол юмыг өөрчлөе л гэж байгаа бол амар минь баяа л гэж байгаа бол заавал амжилт гэхээр битгий амныг зүтгэсэн юу гэж яриад байгаарэ гэж би дандаа сануулдаг шүү. Амжилт гэдэг чинь стрессгүй амьдрах хүртэл амжилт мөн. Айгүйх ингээ өдөр шөнөгүй зүтгэдэг байж байгаа гинт гой 50 амьдрал руу шилжих амжилт бас мөн. Амжилт гэхээр зөвхөн эд мөнгө баялаг цуглуулж байгаа асуудал биш. Амжилт гэдэг чинь дотоод доктортой байдлыг бий болгох, амар мэнд байдлыг бий болгох, амьдралын учир утгыг ойлгох. Аяанда яг амьдралдаа өөрт чинь юу хэрэгтэй юм гэдгээ таньж олох. Тэгэхээр зүрх толгой чинь нийцгээрээ өстой жинхэнэ онгод орох горим руугаа ор. Гэх мэтийн амжилт гэдгийн ард бидний бодох ёстой тодорхойлт олон зүйл байгаа шүү. Гэхдээ энэ болгоныг хийхин тулд бидний заавал амьдралдаа байлгах ёстой амжилтанд хүрэхэд бүр шаардлагатай нэг алхам бол асуудал. Асуудал алдаа гэдэг зүйл бол бидний болгоомжлох ёстой зүйл гэхээсээ илүү амжилтанд хүрэх бүр заавал хийх ёстой зэмсэг арга барил зам юм а гэдгийг би бид нар бүгдээрээ толгоонд суулгаасаа гэж үзэж байна. Энийг хэрвээ хүмүүс буруу болохгүй алдаа гэхээр л хэлцүү. Алдаа гэдэг үг яг тэр чигээр наваа зөвхөн сөрөг зүйл юм шиг хараадах юм бол хөдөлгөөнгүй болчиход байгаа. Худлаа залхуу урлж, худлаа шалтак болгочиход байгаа. Гэхдээ түрүүч хэлж байгаа хүн хөдөлж ил байгаа бол хөдөлмөрлж ил байгаа бол юм үзэж ил байгаа бол алдаа гэдэг зүйлтэй заавал нүр тулна. Тэгэхээр алдаа гэдэг зүйл хэрэгтэй зүйл юм байна. Яагаад хэрэгтэй юм бэ? Яагад гэвэл алдаа гэдэг зүйл чинь бидний
яагаад болохгүй вэ гэдэг замыг дахиад нэг замыг биднэрт баталж өгч байгаа юм. Яавал ямар арга нь бүтэхгүй вэ гэдгийг алдаа баталгаажуулж өгч байгаа. Бүтэхгүй аргуудыг таних тусам бүтэх арга руугаа ойртно. Болохгүй гэдэг гаргалгаануудын бүгдийг хийгээ сурцсны дараа Томас Эдисон шиг тэр сүүлийн хэдэн мянган оролдлогын дараах тэр гэрлийг асаах боломж чинь гарч ирж байгаа гэсэн. Болохгүй замыг нээх тусам болох зам руу ойртно. Тэгэхээр алдаа гэдэг чинь маш чухал горим юм а гэдэг. Хоёрт нь хүн алдаанаасаа сурдаг болохоос хожлоосоо сурдаг. Яагаад вэ гэвэл алдаа гэдэг зүйл хүний тархинд ихэнх тохиолдолд гой сууж байдаг. Санамжинд тогтоох чадвар чинь юмыг ингээ хадгалаа тэр алдааны сургамжийг ер нь бол ихэнх хүмүүс хожлоос илүү хадгалж яадаг. Яагаад гэвэл хүний тархи чинь болохгүй бүтэхгүй болгоомжлох зүйл дээр илүү анхаарад тийм мэдээллүүдийг илүү хадгалах гэж оролддог. Баярлсан, болсон, бүтсэн, тэмдэглэсэн зүйлийг хүний тархи хадгалах гэж оролддгүй юм. Яг л ирээдүйд тэр тийм хэрэгтэй зүйл биш болохоор хүний тархи чинь төв мэдрэлийн систем чинь амьд гарахын төлөө л авч явдаг механизм гэдэг битгий мартаарай. Тэгвэл амьд гарахад хэрэгтэй мэдсэн байх ёстой мэдээлэл нь юу юм гэхээр болохгүй аюул учруулж байгаа, эрсдэл бий болгож байгаа зүйлүүдийг л санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл алдаа гэдэг зүйлээс хүн хүссэн хүсээгүй илүү сурдаг юм аа. Хожлоос сурдаг юм аа гэж ярьдаг. Тэгээс тогтгүй өсөлт нь дуусж байгаа хүмүүсийг хараад өсөлт нь хавтгаарч эхэлж байгаа хүмүүсийг харах юм бол тэд нэр яаж байгаа хүмүүс гэхээр сүүлийн үед ерөөсөө алдаа гаргаагүй том хэмжээний сэгсрэлт бий болоогүй хүмүүсийн л өсөлт хавтгаарч эхэлж хурц явж байгаа хавтгаарч эхэлнэ. Тэгээд юм тогтвортой өсөлт болж эхэлнэ. Тэгвэл тэрэн дотор бид нэр яаж тэр өсөлтийг дахиж reset хийгээ дахиж тэр одоо product life cycle гэж ярьдаг тэр өсөлтийг дахиж гоё шинжиллийн зам руу оруулах юм бэ гэвэл тэрэнд нэг хийж болох зүйл нь олигтой шиг эрсдэл аваад зөрөгтэй хөдлөөд алдаануудыг гаргаж эхлэх байна. Тэгэхээр алдаа гэдэг зүйл ийм чухал, ийм зөв зүйл байна. Тэгээс тогтохгүй бүр алдааг бүр хөгжлийн зэмсэг юм шиг ашиглах юм бол бид нар одоо энэ зүйлээс жинхэнэ үр шимийг нь ачийг нь гаргаж аваад өөрийгөө мундаг хурдтайгаар өсгөх чухал зэмсгийн нэг болох байгаа. Алдаанаас бас нэг гарч ирдэг нэг мундаг зүйл нь юу юм гэхээр биднэрт эгоны шанааталтыг алдаа бий болгодог. Ингээ хэлэнгууд бүгдээр мэдж байгаа. Юм бүтэж явах үед бид нар өөртөө итгэлтэй болдог, бүх юм болох юм шиг санагддаг. Бид нар бүх юмны учрыг олцсон юм шиг санагддаг. Бүх төлөвлөгөө маань үнэн юм шиг бидний үзэл бодол буюу зөв буруу гэж ярьж байгаа зүйлүүд яг ертөнцийн үнэнтэй нийцэж байгаа юм шиг санагддаг. Тэр үедээ бид нар юм тоодгүй, тэр үедээ бид нар гүнзгий бодох шаардлагагүй байдаг. Тэр үедээ бид нар хүндлэнгийн хүмүүсийг ойлгох шаардлагагүй ерөнхийдөө болж байна. Харин хамгийн анхны алдаа гаргалт орж ирээд шанаатах үед бид нар нөгөө нэг төлөвлөгөө чинь нөгөө Тайсны хэлдгээр хамаг юм цонхоор гараад гинт зүгээр л тэмцэж эхэлдэг. Яг тэр алдааны үеэр бид нар нөгөө нэг өөрийн хоосон эго чинь шанааталтанд орол хагараад бид нар бодит нөхцөлтэйгээр нүүр тулахаас өөр аргагүй болдог. Шаландаа унаа. Шалны альчуур болоо газар цэвэрлэж эхэлнэ. Тэр чинь эрэгтэй хүний ялангуяа эгонд аюу эрүүл сэгсрээ. Заримдаа мяашуу гэдгээ санах биднэрт зүгээр. Тэгээ хамгийн эрүүл горим нь алж яшүү, мяарж яшүү, алж яшүү, мяарж яшүү гэл явах. Мэдээс савлгаа чинь тийм туйлшрахгүй байвал зүгээр голдоо энүүхийн ингээд гэхдээ ямар ч байсан дээшээ доошоо хөдөлгөөнтэй байж л бид нар өнөөдөр эрүүл амар мэнд эрүүл гэдгээрээ би тийм эгоны согтууралт ороогүй, өнгөрөөгүй тийм байдлыг ярьж байна. Бас буугаагүй. Тийм ээ. Алдаанасаа бас нэг гаргаж ирж байгаа юм чинь бид нар бусдыг ойлгож эхэлж байгаа. Бусдыг ойлгоод ирэнгүүт бид нар бас боломж гэдэг зүйлийг харах боломж бас бусдаар гарч ирнэ. Яг тэгвэл яг өөрөө унтсан хойно босгох зам нь харахад аюу хэцүү байдаг. Унтсан хойно бид нар өөртөө адилхан унтсан хүмүүсийг ажиглаж эхэлдэг. Тэгээ тэднийг ажиглангууд тэдний бослолтын зам нь биднэрт урам зориг өгдөг байгаад байна. За дараач юм. Стресстэй яг адилхан. Алдаа гэдэг зүйл хүн бас
Та хэд мэдх юм бол мундаг, амжилттай, мастерлцсан хүмүүс одоо айгүй амжилттай, амжилттай явж байгаа хүмүүстэй ингээд уулзаад үзэнгууд тэдний биднэрт нэг хилдэг зөвлөмж нь юу вэ гэхээр битгий жижиг юм дээр санаа зовоо, зөрөгтэй, том юм, өшөө хүчтэй, зөрөгтэй хөдөлгөж ер нь бол ихэнх амжилтанд хүрсэн хүмүүс бусдад зөвлөдөг ба. Тэгээ тэдний энэний ард байгаа нөгөө механизм нь болохоор харамслыг багасгасан амьдралын гормоор амьдарч байгаа хүмүүс байдаг. Юмд харамсмааргүй байдаг тийм гормоор амьдарч байгаа. Тэгээ энэ хүмүүсийн энэ аргыг сонсонгууд эднэрт нэг болоод байгаа зүйл нь тэдний хувьд бидний хардаг том алдаа тэдний хувьд маш жижигхэн алдаа шиг харагддаг болсон байдаг. Тэд нэр юмыг айл олон удаа тэр яг адилхан алдааг 100 удаа 1000 удаа гаргачихсан болохоор тэднэрт гаргалгаа нь бас яг айгүй хурдан харагдчих байдаг. Тэр нэг жижигхэн алдаа тэдний хувьд том биш. Яагаад жижигхэн гэхээр засвар нь байгаа болохоор. 1000 удаа алдсан болохоор тэрнээс гарах 1000 гаргалгаатай болчихсон болохоор. Өөрөөр хэлбэл алдаа гэдэг зүйл яг булчинтай адилхан 5 кг өргөх тоол нь 5 кг өргөхөд амархан болоод дараа нь 10 20 руу ордогтой яг адилхан алдаа бас яг адилхан хөгжүүлж болдог зүйл. Том алдаа гаргах чадвартай болно. Тэгээд том үр дүн гаргая гэж байгаа бол том үр дүнний ард алдах юм бол том л алдаа байгаа. Буюу бидний алдааны хэмжээ нь амжилтын хэмжээг бас тодорхойлдог шүү гэдгийг хэдүүлээ санах хэрэгтэй. Тэгээд дараачийн асуулт нь энэ гарч ирж байна. Та өөртөө гарах гэж эрсдэл аваад байгаа тийм алдаанууд чинь хэр жижигхэн бэ? Хэр том бэ? Та өөрөө хамгийн сүүлд гаргасан алдаа чинь хэр том алдаа байсан бэ? Хэрвээ хариулт нь би өстө ойрдоо гаргаагүй том алдаа гаргалаа шүү гэх юм бол би тэр хүнд очиод баяр хүргэнэ. Яагтвэл тэр хүн илүү зүйлийг хүч гаргаа, зориг гаргаа оролдож үтсэн ба. Тэгвэл мэдээч хэлэх тэнэг алдаа гэж байгаа. Жинхэнэ алдаа гэж байгааг мартаж болохгүй. Тэнэг алдаа бол залхууралтай холбоотой алдаа. Эсвэл хуучин зүйлээ хийгээ өөр хүрдэн хүсэж байгаа алдаа яригдчих байгаа шүү. Манай стартапын ертөнцид хүмүүст бид нэр ингээд бизнесээс танилцуулж яхад нь бид нарыг нэг зөвлөх гэж оролддог зүйл нь юу юм гэхээр шийдэл сонирн биш байд юм аа. Асуудлаа ойлгож байгаа байдлаа л сайн хүнд ойлгуулж чадах юм бол хүмүүс чамд итгэнэ гэж ярьдаг. Энэ бас л яг өнөөдрийн сэдвтэй адил. Шийдэл бол сая байгаа. Харин алдаа чинь буюу асуудлын гол юмныг олж чадна гэдэг бол маш нарийн чадвар яригдчих байгаа. Хүн болгонд би нэг асуудлыг хөнгөнөөр яриад хүн болгоноос би санаа гаргуулж чадна. Ихэнх хүмүүс олон санаа гаргаж чадна. Цөөхөн идэн хүн харин тэр асуудлыг яг өөрийнхөө юм шиг ярьж чаддаг байдаг. Дахиад хэлэхэд алдаа асуудал гэдэг чинь муу зүйл биш. Зогтох ёстой зүйл биш, болгоомжлох ёстой зүйл биш. Харин ч бидний өнөөдөр өөрийнхөө хөгжлийн чухал зэмсэг болох мэтээр ашиглавал айгүй зөв бол гэж хэлмээр. Алдаа гаргаад ангууд би түрүүнд ингээ булчин хөгжүүлдэг дотор нэг юм мастрын төвшөнд ярангууд нэг хідэн зүйлийг хэлж өгье. Нэгт нь алдааны үеэр хүн өөрийгөө таньж чаддаг шүү. Яг жинхэнэ алдаа буюу шанааталтанд орсон үед бид нар хуурамч бодол төсөөллийн нөхцөл өөртөө үүсгээд байгаа өөрийнхөө тухай яриад байгаа шин тэр тодорхойлолтондоо биш яг жинхэнэ хүнтэйгээ нүүр тулах боломж гарч ирдэг. Тэгэхээр алдаагаар дамжуулж бид нар бас нөгөө өөрийгөө таних гэж яриад байдаг тэр процессыг маш их гоё хурдлуулж болдог байгаа. Яагтвэл алдаа гаргасан үедээ бидний бодит жинхэнэ око тэр үед гарч ирж байдаг. Би тэр аимхаа, би тэр болгоомжтой, би тэр олон удаа магадгүй нуруугаа ахгүй болцсон, хаширцсан тэр окотой нүүр тулах боломж алдааны үеэр гардаг болохоос окостой хамгийн бүтцэн болцсон мундаг байх үедээ бол око нөгөө л гаднаа гарах гэсэн гялгар дүрээрээ л илүү явах байх гэж бодож байна. Бас дараачих нь алдаанаас бид нэр бас юм мастер руу сурч авдгийн гэсэн чинь алдааг ингээд давтаад ангууд тэр нөгөө түрүүчийн ярьсан том алдаа жижигхэн болж байгаагийн нэг шалтгаан нь тэд нар системээр юмыг харж чаддаг болчдөг. За нэг иймэрхүү алдаа гарангууд нэг иймэрхүү үйл ажиллагаатай ингээ ячдаг ийм гэдэг тэд нар ерөөсөө деталь анзаарах хэрэггүйгээр том зургаар нь юмыг харж энийг бас chunking гэж нэрлэдэг ба. Ингэснээр маш их том төвхтэй асуудлуудыг хөнгөн харж чаддаг болж байгаа. Асуудал алдаанууд яахаараа хэцүү байдгийг тэгэхээр энгийн алдаанууд энгийн амархан
төвөгтэй болоод ирэх олон талууд оролцсон удирдлагын доор байхгүй зүйл их зүйл ингээд макро зүйлээс хамааралсан энэ төр гэсэн тийм төвөгтэй асуудлуудыг хүртэл системтэйгээр харж чанклаад тэгээд юмыг том зургаар нь харж ойлгож боловсруулах чадвартай болдог нь бас бидний алдаа гэдэг зүйлийг биднэрт зааж өгдөг зүйл байнамаа. За тэгээд эцэст нь хэлэхэд тэгвэл одоо ок ойлголоо алдаа гэдэг зүйл чи аюу хэрэгтэй юм яаж яах вэ гэж. За нэгт нь хамгийн түрүүн ямар ч юмыг хийж үзэж оролдохдоо өөрөөсөө асуух хэрэгтэй. Би алдаанаас зугтаж байна уу? Алдаа гаргахаас болгоомжилж энэ асуудлыг шийдэх байдал руугаа хандж гэнэ үү гэдгийг асуу. Хэрвээ тийм бол үгүй та эрсдэл авахгүй байна. Та нөгөө том үсрэг агуу том үсрэхийг зориг гэдэг зүйлийг зүгээр л нэг худлаа зориг гэдэг зүйлийг тавьчаа өөрийгөө хураад байгаа юм байна шүү гэсэн сигнал болж. За хоёрт нь хэрвээ та үнэхээр олон удаа алдчихсан зүйлээ энэ удаа хийх гэж байгаа бол асуулт нь энэ байна. Та энэ удаа энийг юуг нь ондоо хийх вэ гэдгийг асуумаар байна. Тэгээд хідэн зүйлийг нь ондоо хийх нь хангалттай вэ гэдэг асуултыг асуумаар байна. Тэгэхгүй бол яг адилхан алдаа гаргасныгаа мэдсээр үжээж тэрнтэйгээ адилхан зүйлээ хийх гэдэг байвал галзуурл шүү. Тэрийг болоорой гэж. Тэгвэл гурав дахь нь яг тэр алдаануудад автах гээд байгаа эсвэл алдаа гаргах гээд байгаа юм шиг байвал төлөвлөлт гэдэг зүйлэн дээр нэг 20 минут зарцуулаач гэж хүсмээр. Энэ бол миний хамгийн энгийн зөвлөгөө шүү. Алдаа дахин алдаагаа гаргахгүй тулд үгүй нэг 20 минут төлөвлөгчтэй л гэж бичмээр. Төлөвлөх цаг гарах үед саяны миний асуултууд бодогдно. Ямар алдаа гарах гээд байна? Яана би нөгөө алдаагаа л дахиж гарах гээд байна уу? Энэ удаа юуг ондоо хийх гээд байна? Юу ижлэгийн хийх гээд байна? Одоо ми харуул яах вэ? Одоо хожуул яах вэ? Тэр нэг бодлыг нэг төлөвлөхтэй уртлын, дундын, төгсгөлийн үр дүнгийн хичээл зүтгэлийг нь оролтыг нь гаралтыг нь нөхцлүүдээ нэг зүгээр л бодож үзэж нэг 20 минут нэг бал цаастай суугаа бичээд үзээч. Энэ 20 минутыг зарцуулсны хариуд таны тэр алдааг болгоомжлох тэр алдааг дахиж гарахгүй байх магадлал чинь хэд дахин өсөж байгаа гэдгийг бити мартаарай. Тэгээд эцэст нь хэлэх зүйл нь болохоор алдаа гарчихсан бол яг дараа нь бичих хэрэггүй. Зүгээр өөртөө ядаж нэг 10 минут тэрнийхээ тухай бодож суугаач л гэж хэлнэ. Постмортем гэж ярьдаг. Дэлхийн мундаг гарууд чинь ямар нэг юм бүтсэн ч бүтээгүйч дараа нь заавал дүгнэлтийн уулзалт, дүгнэлтийн бодол, дүгнэлтийн процесс явагддаг. Тэрийг хийгээч л гэж хүсэж байна. За ингээд энэ гоё зуныхаа амралтаар сайхан амарцаагаар би дараагийн подкаст дээр би блог дээр сая хэрхэн зөв амрах туу идэвхтэй амралт гэдгийг бичсэн байгаа шүү. Тэр талаар орж уншаарай. Тэгээ гоё зуны амралтаа сайхан амраад өөрсдөө үнэхээр гоё сэтгэл зүй цэнэглээрээ. Өнөөдрийн энэ сэдвийн тухай нэг жоохон бодож яваарай. Зун машинтай хөдөө явж байхдаа гоё амраад явж байхдаа наадмаа тэмдэглэж байхдаа тэгээд хэдүүлээ. Утгагүй дараагийн подкастаар уулзъя. Санал бодол байвал комент заавал бичээрэй. Анх удаага үзэж байгаа subscribe хийхээ битгий мартаарай. Тэгээд балер өдрөг байцгаагаарай. Дараа дахин уулзцаая. Баяр та.